За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хамт подкастын 2 дугаар эпизод эхлэхэд бэлэн боллоо. Манай хамт консалтинг компани 2023 оноос хойш бизнес trucking business consulting, crash and clean cargo consulting, мөн safety consulting гэсэн чиглэлээр trucking business-д зөвлөх үйлчилгээ өгч үзүүлээд одоо нэвтрүүлгийн нэрийгүүдэд байна. За өнөөдөр бидний хувьд болохоор подкастнда урьж авчирж байгаа зочин байна. Алт даатгалын агентлагийн үүсгэн байгуулагч Завхар Лам Булмэгч байна. За тэгээд энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрийгөө танилцуулаач. Сайн байцгаана уу. За та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Хамт подкаста урьж оролцуулж байгаад баярлалаа. Миний нэр Тагар сүрэнгийн Лам Дулам, алт даатгалын агентлагийн захирал. За манай даатгалын агентлаг нь Бидасын даатгалын агентлаг ба Air Insurance компаниас машин, байр, бизнес, амь даатгалын үйлчилгээг Illinois мужийнхандаа үзүүлэн ажиллаж байна. За бидний одоо хамгийн гол зорилго болвол одоо хамгийн өрсөлдөхгүй зүнээр, боломжит үнээр хувь хүнд бүр давхарсан даатгалын одоо шийдлүүдийг гарган даатгуулагчийнхаа одоо тэдний хүч хөдөлмөрөөр босгосон амьдралын хамгийн нандин бүхнийг эрсдлээс найдвартай хамгаалж тэгээд тэдний ирээдүг улам гэрэлтэй баталгаатай болгоход өөрөө одоо бүх хүчээ болон одоо хамаг одоо мэдлэг боловсруулалтад дайчлан ингэж ажиллахад орждөг юм аа. За манайхан бол тэр болгон Air Insurance-ийн талаар бол мэддэггүй. Тэгэхээр тэр нь бас аргагүй юм. Яагаад тэгэхээр бол Air даатгалын компани нь маркетингийн зардал одоо баг гаргадаггүй. Нэгсэндээ телевиз, радио болон бусад сувгаар одоо маркетингийн сурталчилгаанууд хийгддэггүй. За энэхүү одоо хэмнэсэн маркетингийн зардлаа одоо өөрийнхөө компанийг чадваржуулах болон хэрэглэгчдийнхаа одоо хохирлыг барагдуулах тэгээд даатгалын одоо үнийн өсөлтөөс тэднийг хамгаалахад зориулан ажилладаг. Энийгээр болоод бас компаниас бол ялгаатай байгаа. Тийм учраас бол хүмүүс бол сурчлагаа хийгддэг учраас сайн мэддэггүй. Гэхдээ одоо даатгалын компаниудыг үнэлдэг AM Best-ийн үнэлгээгээр Air даатгалын компани маань одоо personal insurance буюу одоо машин байрны даатгал дээр A+ superior үнэлгээтэй амь даатгалын хувьд бол Air Family Life Insurance компани нь болохоор A excellent гэсэн үнэлгээтэй ийм сайн даатгалын компани байгаа. За Air Insurance компани нь Пенсильвани мужийн Air хотод байгуулагдсан Америкийн нэгдсэн улсын 12 мужид үйл ажиллагаа явуулдаг. Ирэх жил одоо 100 жилийнхаа ойг тэмдэглэх ийм одоо чадвартай сайн даатгалын компани байгаа. Тэгээ бид бүхэн энэхүү даатгалын үйлчилгээг одоо бүх төрлийн хэлбэрээр нь монголчуудаа Illinois мужийнхандаа хүргэн ажиллаж байгаадаа маш баяртай байдаг. За баярлалаа. Та 12 мужид гэж энэ тэр 12 мужийн нэрлээд өгч болох уу? Тэнд байгаа хүмүүс байна. Тэр 12 мужи тэр асаа мэдгүй шүү дээ бүгдийг нь. Тэгэхээр ямар ч байсан нэг нь бол одоо Illinois муж байгаа. За North Carolina, South Carolina, Washington DC, тэгээд Pennsylvania, Ohio гэх мэтчлэн одоо нийтдээ 12 мужид үйл ажиллагаа явуулж байгаа. За манай монголчуудын их амьдардаг Illinois болон Washington DC бол Air Insurance үйлчлэх боломжтой байгаа. Баруун хотуудад бол байхгүй маань тийм. За ойлголоо. Окей тэгэхээр мэдээж Air Insurance маань олон даатгалын үйлчилгээнүүдийг санал болгодог. Тэр дундаас алт иншуранс маань ч гэсэн өөр independent agent учраас олон бас даатгалын агентуудтай ажиллах боломжтой байгаа. Тэгэхээр тэр олон сэдвүүдийн дундаас манай монголчууд сүүлийн үед бизнесүүдийг маш ихээр эрхэлж байна. Түүнийгээ дагаад орон байр худалдан авах, байр суурьтай болох гэдэг ингээд ер нь бол монголчуудын community цаашаа өргөжөөд явж байгаа. За тэгэхээр бизнесийн даатгалын талаар танаас би хэдэн одоо тодорхойлгоомоор санагдаж байна. Мөн homeowners insurance-ийн талаар бас мэдээлэл авахаар өнөөдрийнхөө подкастыг ер нь тэр сэдвүүдээр төвлөрүүлье гэж бодлоо. За тэгэхээр homeowners insurance гэхээр ямар insurance-үүд байна? Яагаад авах шаардлагатай байгаад байна? Заавал авах хэрэг ер нь байдгүй тэр талаар мэдээлэл өгөөч. За тэгээ баярлалаа. Тэгэхээр зэрэг сүүлийн үед манай монголчууд маш их үйл хөдлөх хөрөнгө худалдан авч байна. За байр, орон сууц тэгээд commercial building худалдан авч байна. За тэгэхээр ерөнхийдөө property insurance маань дотроо одоо
homeowners insurance буюу байр эзэмшигчийн даатгал, condominium owners буюу одоо орон сууц эзэмшигчийн даатгал, renters insurance буюу байр түрээслэгчийн даатгал гэсэн ийм даатгалын төрлүүд байгаа. За тэрэн дотор одоо өнөөдөр homeowners insurance буюу байр эзэмшигчийн даатгалын талаар баг зэрэг тайлбарлая. Тэгэхээр энэ бол урт одоо яригдана. Гэхдээ товчгондоо одоо тайлбар өгье. За тэгэхээр өнөөдөр та байр худалдан авахд банк болон одоо mortgage компаниуд таныг бол даатгалаа хийгдсэн байхыг шаарддаг. За яагаад гэхээр зэрэг тэд нэр одоо өөрийнхөө хөрөнгийг ямар нэгэн одоо байгалийн эрсдлээс юм уу одоо хохирол тэр хөрөнгөнд хохирол учрлаа гэхэд тэр хохирлыг даатгалын компаниас барагдуулахыг хүсдэг учраас таныг бол даатгалаа хийгдсэн байхыг шаарддаг. За мөн одоо худалдаа авагч маань өөрөө бэлэн мөнгөөрөө зээл авахгүйгээр худалдаа авч болно. Тэр нөхцөлд бол байр өөрөө эзэмшигч маань өөрийн хөрөнгөө хамгаалах үүднээс эрсдлээс хамгаалахын тулд даатгуулах шаардлагатай байдаг. За тэгэхээр байр эзэмшигчийн даатгал маань одоо ямар хуу үнэлгээтэй байдаг, ямар н одоо нөхцлүүд байдаг вэ гэхээр за байрны үнэлгээ гаргахын тулд одоо даатгалын компаниуд бол заавалжгүй хэд хэдэн үндсэн нөхцөлийг заавал авсан байхыг шаарддаг даатгал. Тэгэхээр энэ үндсэн нөхцлүүдийн хамгийн нэгдүгürt нь бол dwelling буюу тухайн байрны одоо үнэлгээ орж ирж байгаа. За тэгэхээр даатгалын компаниуд тэр байрны үнэлгээг тогтоохдоо за айгүй олон нөхцлүүдээр одоо үнэлгээ гарч ирнэ л дээ. Түүнээс бол үндсэн юм нь юу вэ гэхээр зэрэг энэ байр маань одоо хэдэн онд баригдсан, хэдэн настай. За байрын одоо ямар материалаар баригдсан, дээвэр нь хэдэн настай юм, ямар материалаар хийгдсэн дээвэртэй. За тэгээд тухайн байр маань одоо хэдэн давхар юм, basement буюу basement байгаа юу, гараж нь хэдэн машины гараж байгаа, байрны өрөө нь хэдийн. За тэгээд kitchen буюу галтгооны өрөөнүүд нь custom design юм уу, эсвэл стандарт одоо материалаар хийгдсэн энгийн одоо kitchen, bedroom байна уу, гэх мэтчлэн одоо олон нөхцлүүд оруулж ирж тухайн байрны үнэлгээ гарч ирдэг. За тэгээд энийг бол dwelling coverage гэж яриад байгаа. За одоо жишээ авъя л да. Тэгэхээр та одоо байшин худалдаж авлаа гэхэд тэр байшингийн зах зээлийн үн $520 мянган худалдаж авна. Insurance компани үнэлгээ одоо саяын мэдээллүүдийг оруулаад $500 мянган dwelling coverage гарч ирлээ гэж бодъё те. Dwelling-ийн үнэлгээ нь. Тэгэхээр зэрэг даатгал маань $500 мянган хийгдэж байна гэсэн тухайн байрны даатгал. За энэ дээр бол хохирол барагдуулах нөхцлүүд бол хэд хэдэн өөр төрлийн хохирол барагдуулах нөхцлүүдийг даатгалын компаниуд санал болгодог. Тэгэхээр байр худалдаа авж байгаа хүн маань declaration page дээр харах хэрэгтэй. Таны одоо хохирол барагдуулах loss settlement гэсэн нөхцөл маань ямар хэлбэртэй байна вэ? За энд бол үндсэн хэд хэдэн нөхцөл байгаа. Хамгийн нэгдүгээр бол actual cash value буюу тухайн одоо $500 мянган одоо insurance компани төлөлтөө тухайн байран дээр төлөхдөө одоо илэгдэл хорогдол хасагдана гэсэн. Тэгэхээр зэрэг 500 мянгаас илэгдэл хорогдол хасагдаад төлөгдөх нь байна тий. За эсвэл replacement cost loss settlement гэж байгаа. Энэ бол одоо $500 мянган үнэтэй байшин дээр одоо insurance компани хурал барагдуулахдаа дээд талын хэмжээнд $500 мянган тэр хүн төлнө гэсэн. За 3 дугаарт нь бол extended replacement cost гэсэн loss settlement байгаа. Энэ маань бол хэрвээ энэ $500 мянган тухайн байшинг босгоход хүрэхгүй байх юм бол extended replacement cost гэсэн тань дээр ийм loss settlement нөхцөл өгөгдсөн байх юм бол $500 мянга дээр нэмээд 25% insurance компани төлнө гэсэн. За тэгэхээр өөр бусад даатгалын компаниуд одоо санал болгодоггүй guaranteed replacement cost гэсэн guaranteed replacement cost-ыг бол манай Eri insurance компани санал болгодог. За энэ бол зөвхөн энэ Eri даатгалын компани өгдөг юм нөхцөл байгаа. За юу гэсэн үг вэ гэхээр өнөөдөр $500 мянган одоо таны байрыг босгоход материалын зардал нэмэгдсэн, хөдөлмөрийн зардал нэмэгдсэн, тэгээд одоо хугацаа их ороод нөгөө $500 мянган байшин маань яг хуучин байсан нөхцлөөрөө сэргээн засварлахад одоо $700 мянган боллоо гэж үзэх юм бол хэрвээ танд энэ guaranteed replacement cost гэсэн энэ хохирол барагдуулах нөхцөл байх юм бол Eri одоо тэр хэдэн төгрөг болох нь тэр одоо үнийн дүнг төлнө гэсэн. За тэгэхээр энэ нөхцөл бол манайхан бас харах хэрэгтэй. За энэ бол dwelling гэсэн нөхцөл байгаа. За дараагийн одоо зайлшгүй авах шаардлагатай нэг нөхцөл бол personal property coverage буюу доторх эд хөрөнгө. За байшин дотор таны өөрийн эдлэл хэрэглэл өмсөж зуусан хувцас одоо бүх одоо байшин уруу харуулаас ихсэрлээ гэхэд унж байгаа бүхэн бол таны хувийн эд хөрөнгө байгаа тийм ээ. Тэгэхээр энэ нөхцөлийн одоо даатгал гэсэн.
Тэгэхээр энэ маань ихэвчлэн автоматар одоо таны дуулан amount-аас бодогдож явдаг. За хамгийн минимумдаа бол 60% явдаг. Тэгэхээр зэрэг хэрвээ $500,000 дуулангийн үнэлгээ байлаа гэж үзэхэд одоо $300,000 хувийн эд хөрөнгө доторх одоо хохирлыг барагдуулна гэсэн үг. За дараагийн бас зайлшгүй байх ёстой шаардлагатай нэг нөхцөл бол other structures буюу одоо байшинтай хадаагүй байшингийн гадна тал салангад орж байгаа хөрөнгүүд орно. За одоо таны хэрвээ гаражчин байшингаасаа салангад баригдсан байх юм бол other structure орж ирж хохирол барагдуулна. Одоо тэгээд одоо гадна талд нь шээд одоо юу гэдгийг те саравч байшингийн гадна талд хадагдаагүй байгаа хөрөнгүүд бол энэ нөхцлөөр орж ирдэг. За ихэвчлэн дуулангийн 20% явдаг. Одоо $100,000 одоо төлөгдөн гэсэн үг other structure дээр тий. За үүний дараа бас нэг зайлшгүй байх ёстой даатгалын нөхцөл бол liability coverage буюу хариуцлагын даатгал явдаг. За энэ бол ихэвчлэн хамгийн багадаа $100,000-оос эхэлдэг. Энэ нь ямар учиртай нөхцөл байдаг вэ гэхээр хэрвээ одоо таны буруугаас юм уу таны одоо property дээр хин нэгэн хүн за одоо хөршөөхөн хүүхэд тоглож явж байгаад одоо нөхрөө унсан байж болно тийм үү. Таны ухцсан байсан нөхрөө унаад хөл гараа гэмтээгээд ингээд таныг шүүхэд өгөөд тэд нар одоо $100,000 хохирол барагдуулах хэрэгтэй боллоо гэж үзэхэд байрны даатгалын liability coverage орж ирж таны хохирлыг барагдуулдаг. Тэгэхээр ихэвчлэн энэ үнийн дүн бол ер нь хэрвээ та $500,000 байшин авч байгаа бол ер нь $500,000 liability coverage байвал зүгээр. Нэгсэндээ та хөрөнгөө энэ даатгалаар одоо хууль зүйн одоо ямар нэгэн шүүхийн эрсдлээс хамгаалж юм гэсэн. За энийг дагалдаад хажуудалд нь medical payments гэсэн бас нэг одоо нөхцөл байдаг. Энэ бол эрүүл мэндийн одоо зардал тий. Тэгэхээр энэ маань бол 5,000 хамгийн дээдлээ 5,000 байгаа. Тэгэхээр энэ маань энэ хууль эрх зүйн нөхцөл байдал үүсгэхээс өмнө сайн дураараа одоо таны одоо байран дээр property дээр ямар нэгэн хүнд одоо эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгтэй бол ашиглаж явдаг. Хэрвээ таны одоо найз ирээд танд тусалж хоол унд хийж байхдаа хурц утганд чинь гараа авчлаа гэж бодъё тий. Тэгээд эмнэлэгт очиод оёо тавиулаад анхан шатны зардал одоо $2,000 ч юм уу $3,000 гарсан байлаа гэхэд та сайн дураараа энэ medical payments coverage-ороо тэр хохирлыг нь барагдуулж өгч болно. За үүнээс гадна бас нэг чухал нөхцөл бол loss of use буюу ашиглалтын алдагдал гэсэн нөхцөл байдгийг. За энэ маань нэгсэндээ жишээ нь одоо таны галтгоонд гал гарсны улмаас та одоо 3 сар гэртээ амьдрах боломжгүй байлаа гэж үзье тий. Тэгэхээр энэ loss of use гэсэн энэ одоо ашиглалтын алдагдал гэсэн нөхцөл маань таны гадуур одоо амьдрах байшиндаа амьдрах чадахгүй байгаа тэр зардлыг буюу одоо гадуур одоо идэж ууж байгаа хоол ундны зардал гэх мэт хохирлыг барагдуулдаг юм аа. Тэгэхээр энэ даатгалын нөхцөл иншуранс компани болгон дээр өөр зарим газрууд бол одоо багаас нь эхлээд 10,000 20,000 гэж төлдөг болвол Area Insurance компани бол хамгийн минимумда 12 сарын одоо ийм хохирлыг бардуулах нөхцөлийг өгсөн байдаг. Үнийн дүн өгөөгүй. Тэгэхээр яг хоо томоохон хохирол учраагүй байхад хүмүүс бол энэ нөхцөлүүдийг сайн мэдгүй. Гэтэл яг асуудал үүсэн үед бол энэ нөхцлүүд маш чухал байдаг. За тэгээд энэ үндсэн заавалжгүй авах нөхцөлдөөс гадна даатгуулагч маань өөрийнхөө одоо байрны одоо онцлог тохируулан нэмэлт нөхцлүүдийг авах болдог. Маш олон нэмэлт нөхцлүүд байгаа. За тэр дундаас бол ганц хоёрхан одоо энэ заавал чухал байх ёстой нөхцлүүдийг дурдъя л да. Үүний нэг нь бол одоо sewer or drain backup буюу water backup coverage байдаг. За энэ маань одоо танай байрны одоо sump pump нацуусан нэвтрүүлснээс болоод хэрвээ одоо муу ус маань хальж гарч ирэхдээ эсвэл pipe буюу усны хоолой бөглөрсөн ус одоо жорлонгийн өрөөгөөр хальж гарч ирээд тэгээд усны хохирол амсах юм бол энэ нөхцөл байдал орж иж тусалдаг. За энэ нөхцөл хэрвээ байхгүй бол жишээ нь одоо та одоо амралтанд яваад ирсэн чинь гэрч одоо basement чинь одоо шагаар татсан усанд ингээд авагдсан байлаа гэж бодъё тий. Тэгэхээр иншуранс компани энэ нөхцөл байхгүй байхдаа энэ дээр орж ирэхгүй. За ер нь бол бас энэ дээр юуг нь хэлчихээ ямархуу нөхцлүүд ер нь энэ байрны даатгал дээр орж ирдэм бэ тий. Тэгэхээр зэрэг гинтийн ослууд явна штэ. За үүнд бол одоо сайлаг шуурга, дээвэр нь мөндөр зохиулах, сайдан мөндөр зохиулах, таны байран дээр мод унах ч юм уу, эсвэл гал төмөрт өртөх гэх мэтлэн дандаа гинтийн ослоос осл дээр орж ирдэг. За хэрвээ үерийн даатгал бол тусдаа бас явдаг. Газар хөдлөлтийн даатгал бол тусдаа явдаг.
Усны хувьд бол гинтийн одоо пайп гинт хөлдснөөс юм уу хагарснаас үүссэн усны охирлууд бол даатгал дээр орж ирнэ. Гэтэл одоо засвар үйлчлэгээтэй холбоотой та одоо удаан хугацаанд одоо засвар хийгээс болоод wear and tear юм уу тиймэрхүү одоо maintenance-тэй холбоотой хохирол дээр бол иншуранс орж ирдэгвэ. За тэгээ түрүүний ярьжсанаар тэр water backup coverage болвол нэмэлтээр авч болно, авахгүй байж болно тий. Энийн өмнөх дурдсан нөхцөлд бол та зайлшгүй энэ даатгал дээр авч явах хэрэгтэй байдаг. За байрны даатгалын хувьд бол нэг товчхондоо ярихад бол юм байна. Товчлоод ярихад бол бас нэлээд их залттай нарийн даатгал гэдэг юм байна. Тэгэхээр энэ бол бүр маш товчхон ярихад л одоо ийм байгаа. За тэгээд яг хуу манайхан бол сүүлийн үед бол байр худалдаа авч ийн, ихэр худалдаа авч ийн. Тэгэхээр бол ерөнхийдөө энэ үндсэн нөхцлүүд дээр өөрийнхөө хөрөнгөө одоо маш сайн хамгаалж тэгээд эйженттэйгээ сайн зөвлөөд одоо ямар нөхцлөөр даатгуулвал одоо хамгийн боломжтой байна вэ гэдгийг эйженттэйгээ сайн зөвлөх хэрэгтэй. За ингээд даатгалын одоо үнэлгээ маань яаж гарч ирдэг вэ гэхээр байрны даатгал дээр саяын нөхцлүүдийг одоо ямар дүнээр авснаас хамаарат за үүн дээрээ таны одоо өөрийн одоо хариуцах хэсэг буюу deductible гэж ярьдаг тийм ээ машины даатгал дээрж орж ирдэг. Тэгэхээр deductible маань одоо бага байна уу их байна уу гэдгээс таны даатгалын үнэлгээнд нөлөөлнө. Хэрвээ deductible таны хармаанаас төлөх мөнгө бага байх юм бол даатгал нь арай үнэтэй байна гэсэн үг. Өндөр байх юм бол даатгал арай бага байна гэсэн. Тэгэхээр зэрэг ер нь бол энэ байрны даатгал дээр клейм хийх нь бол судалгаагаар бол 10 жилд нэг удаа гэж тогтоогддог тий. Тэгэхээр зэрэг та бол яг одоо байшингийнхаа нөхцөл байдалтай харьцуулж агаад гайгүй байх юм бол яг өндөр deductible-тай аваад тэгээд сарын төлбөрөө арай бага төлөхөөр явуулж болно л доо. Ер нь энэ байрны даатгалыг бол клейм хийх хэсгээ бол маш их сайн эйженттэйгээ зөвлөж авах хэрэгтэй. Яг гэвэл энэ бол үнэтэй одоо даатгал учраас одоо олон клейм хийчих юм бол таны одоо иншуранс компаниуд танд одоо үргэлжлүүлэн даатгал хийхээс татгалцсан. За тэгээд өөр одоо сайн даатгалын компаниудаас авах боломжгүй болоод та өндөр эрсдэлтэй болоод явчихдаг юм аа. Хэдийгээр юм жижигхэн одоо хохирол барагдуулах юм дээр бол болж өгвөл байрны даатгал дээр оруулж ирэхгүй байх юм уу эсвэл эйженттэйгээ сайн зөвлөж авах хэрэгтэй. Тэгэхээр энэ олон юунуудыг заалтуудыг шаардлагуудыг бол яг сайн ойлгодог нэг монгол хүнээр л тайлбарлах бол ер нь хэцүү юм байна шүү дээ. Хэлний бэрхшээлтэй бол тэгэл бүгдээрэн дээр нь толгой иргэдэл явцаар юм байна. За тэгэхээр юу яа байшингаа үнэлнэ гэж энэ dwelling үнэлгээг одоо таны хүсэж байгаагаас чинь баг гаргаад байвал тэрэн дээр одоо өсгөх боломж байдгүй ер нь. За наад чи их зөв асуулт байна те. Тэгэхээр зэрэг одоо та одоо ингээд $500,000 байшин худалдаж авсан шин иншуранс компани таны үнэлгээг одоо $300,000-аар гаргаж ирээд ээж болно шүү дээ. Тэгэхээр энэ маань ямар учраас бас иймэрхүү бага үнэлгээ гардаг вэ гэхээр иншуранс компани бол тухайн одоо property location хаана ах нь юусаа хамаагүй байдаг. Гэтэл байшингийн үнэлгээнд бол одоо тэр байшингийн view буюу одоо яг байшин маань одоо маш сайхан нуурын ирэг дээр байх ч юм уу эсвэл одоо их сайн сургуультай газар байх ч юм уу те энэс болоод зах зээлийн үн нэмэгддэг штэ. Иншуранс компаниудын үнэлгээ бол зөвхөн энэ байшинг одоо яг босгож ирэхэд өнөөдөр ямар төрлийн зардал гарах вэ гэдэг үнийг тооцдог. Түүнээс биш одоо тэр байшингийн одоо ямар газар одоо яг уу локейшн чухал да одоо гарлаа гэхэд гал хамаатсан ойрхон байна уу үгүй юу хэр эрсдэлтэй районд амьдарч байна гэдэр бол орж ирдэг. За тэгээд үнэхээр одоо mortgage компаниуд өгж байгаа зээлийнхаа энэ дүнд одоо ойрхон очихыг хүсдэг тий. Тэгэхээр энэ хоёрын хооронд зөрүү гарах юм бол тэр байшингаа дахин харах хэрэгтэй. Ямар нөхцөл төр өшөө бас үнийн дүнгээ нэмж болохоор байна тий. Ингээд та эйженттэйгээ зөвлөж байгаад тэгээд боломжит үнийн дүнгээр дэше нэмж болно. Эсвэл таны одоо хохирол барагдуулах нөхцөл жишээ нь guaranteed байх юм бол тэр байшинг дахин босгож ирэх зардал хичнээн төгрөг болсон ч гэсэн иншуранс компани төлөвлөж байгаа учраас тэн дээр бол санаа зовхон байхгүй. Дахин босгож ирэх гэдэг нь болохоор тэр юу байна тий?
аль таалтанд ер нь анхаарал хандуулна гэсэн үг үү тэгэхээр дахин босгож ирэх гэдэг маань хэрвээ тухайн хөрөнгөнд тохирол учрлаа гэж бодъё. Одоо бүтэн юм уу одоо жишээлбэл гад бүр тэр чигтээ шатчлаа гэж бодъё тий. Тэгэхээр зэрэг тэр байшин босгож ирэх зарлыг ярьж байгаа. Эсвэл одоо guaranteed replacement тий guaranteed гэдэг маань одоо тэр байшин хуучин байсан нөхцөлд нь босгож ирэхэд хичнээн төгрөгийн зардал гарсан ч гэсэн insurance компани тэрийг төлнө гэсэн. Хэрвээ зүгээр replacement cost loss settlement-тэй байх юм бол танд одоо $300,000 даатгуулсан байлаа гэхэд 300,000-ыг өгөөд тэгээ одоо та байшингаа босгож ирэх маань $500,000 болсон байсан ч гэсэн $300,000 тохирсон байшин барих юм уу? Эсвэл хармаанаас мөнгөө нэмж гараад байшингаа барих юм уу гэдэг асуудал гарч ирнэ. Тийм байна. Тэгэхээр тэр заалтууд дээр маш сайн ач холбогдол өгч шийдвэр гаргах хэрэгтэй юм байна. Тийм учраас та энэ үнэ цэнтэй хөрөнгөө даатгуулахдаа даатгуулсан даатгалын нөхцлүүдэд эргэж харах хэрэгтэй. Жил болгон одоо сонголт хийхдээ даатгалын нөхцлүүд маань ямар байна? Одоогийн байдалтай чинь тохирж гин үү? Байшингийн чинь үнэлгээ одоо ямар хөө байна? Тэр бүхнийг эйженттэйгээ одоо өөрийнхөө брокертойгоо ч юм уу зөвлөжэвэл бас зөвлөж авах хэрэгтэй л дээ. За ойлголоо. За яг хөө тэгэл нөгөө манай монголчууд чинь ер нь бол аюул заавал тохиолдно гэж юу гэдэг ингээд нөгөө нэг өдөгчтэй одоо муу амлаад явах уу гэж аль болох эвтэйхэн хамгийн багаар нь төлөөд явчихгээд мэдээж тийм сонголтыг ихэнх хүмүүс хийхийг зорддог баг. Тэгэхдээ тэр нь одоо хамгийн минимум шаардлага нь юу байдгийг тэгээд ер нь дунджаар одоо insurance-ийн payment ер нь хэд гардыг одоо нэг $400,000 байшин дээр ихэд. Тэгэхээр зэрэг даатгалын мэрэгчлэн гэж байгаагийн хувьд те энэ мэрэгчлэн хүмүүстэй боловсролд эзэмшүүлэх хэрэгтэй. Даатгуулж байгаа хүндээ. Тэднэрт энэ эрсдэл нь ямар вэ гэдгийг даатгалын мэрэгчлэн хүн аль болох ойлгож өгч, аль болох зөв одоо даатгалын нөхцлүүдийг авахд нь туслах хэрэгтэй. За тэгэхээр мэдээж хэрэг тэр хүн даатгалын мэрэгчлэн хүн биш учраас бас ямар нөхцөл тэр хүн чухал эдрийг мэдгүй тийм ээ. Тэгэхээр зэрэг ямар хөө үнийн дүнтэй байх уу гэдэг дээр бол даатгалын мэрэгчлэн зөвлөх хэрэгтэй. За мэдээж хэрэг хэтэрхий өндөр үнэтэй яг боломжтой байх юм бол та бүх нөхцлүүдийг аваад даатгалаа одоо сайн coverage хийгээд явж болно. Гэтэл тийм боломжгүй байгаа нөхцөлд бол ямар одоо coverage хамгийн одоо чухал байна вэ гэдгийг даатгалын мэрэгчлэн тантай ярилцж агаад гаргаж ирнэ. За үнэлгээний хувьд бол хүн болгон ингэж асуудаг тийм манай найзах тэдэн төгрөгийн байшин мөртлөө тийм даатгал төлдөйм байна. Миний ийм мөртлөө ийм төлбөр төлж байна. Яагаад вэ гэдэг асуудаг тийм. Тэгэхээр зэрэг нэг ч хүний даатгалын үнэлгээ адилхан байдаггүй. Машин байр аль нь ч вэ гэсэн. За тэгэхээр зэрэг тухайн хүний одоо даатгалын нөхцлүүд ямар байгааг та мэдэхгүй, deductible нь ямар байгааг мэдэхгүй. Тэгэхээр зэрэг байшингийн үнэлгээн дээр энэ бүх байшингийн өөрийн нөхцөл байдлаас гадна тухайн даатгуулагчийн өөрийнх нь insurance score буюу insurance score, credit score тий энэ үнэлгээнүүд ямар байна вэ гэдэг бас нөлөөлж явдаг юм аа. За яг хөө тэгээд одоо саяхан гэхэд л одоо манай дээр шилжиж ирсэн даатгуулагч маань одоо сарын төлбөр жилийн одоо байрны даатгалын төлбөр нь $10,000 одоо болсон байсан. За ойролцоогоор $500,000 байшин дээр $10,000 төлбөр гарсан байсан тий. Тэгэхээр зэрэг insurance компани болгон рискийг өөрөөр үнэлдэг. Insurance компани болгоны үнэлгээ өөр байгаа. Тэгээд би тэр хүн $7,500 орчмыг одоо хэмнэж өгсөн. Тэгэхээр зэрэг хэмнэж өгсөн $7,500-аас ч илүү доллар одоо хэмнэгдсэн байгаа. Яг бол машинтайгаа бонус тэгээд машин ч гэсэн хөнгөлөлт авсан. Одоо бид нар тэгжил хүмүүстэй бол одоо тус болдог. Одоо бидний өөрийн одоо ашиг орлого бол чухал биш. Гэвч даатгал дээр яг тэр хүн зөв нөхцөлтөө мөртлөө яг тэр даатгалын нөхцөл үнэлгээ хоёр хоорондоо тохирж гинэ үү гэдгийг даатгалын мэрэгчлэн хүнд харж зөвлөх юм боломжтой байдаг тий. Тэгэхээр зэрэг байшингийн үнэлгээ яг тэд болно гэж хэлэхэд хэцүү. Гэвч манай Air Insurance маань энэ байрны даатгал дээр маш их сайн нэмэлт нөхцлүүд өгдөг мөртлөө үнэлгээний хувьд бол харьцангуй боломжит ийм өрсөлдөхүй зүүнийг одоо санал болгож чаддаг. Ямар ч таныг тайлбарлаж яхад бол хоёр экстра нөхцөл бол зөвхөн Air Insurance дээр байдаг гэдгсэн чинь бас айгүй attractive сонсогдчих тийм. Тэр loss of use minimum 12 months Уусаа маш байшин гэрчтэй норчвол 12 сарын дотор баригдана гэдэг бол ер нь хэцүү шүү дээ тий. Яг үнэ.
байрныхаа төлбөр санаа зовхгүй амьдарч байна. За тэгэнгүүтээ түрүүний тэр нөгөө extra guaranteed replacement cost бас их зүгээр юу нөхцөл байна. Тэгээд яг нөгөө homeowners insurance судалж байгаагүй хүний хувьд асуухад одоо боломжийн нэлээд сайн coverage-тай хүний дундаж үнэлгээ за нэг чи нэг team төлж ивэл ер нь баримж байгаа team гэсэн нэг тоо байгаа юу таны хувьд ядаж одоо 90 insurance-ийн хувьд ч гэдэг юм уу? Team тоо бид нар хэлэх ямарч боломжгүй байдаг. Яагаад тэгэхээр тэр байшингийн square feet нь хэдүү те. За тэр байшин маань одоо 6000 square feet байшин юм уу? 1000 square feet байшин юм уу? Тэгээд зах зээлийн үнэ нь одоо ямар хүн үнэтэй байгаа юм гэх мэтлэн гээд. Тэгвэл яг хуу байрны даатгал маань ер нь бол 850-аас одоо 4500-ийн хооронд байх юм бол нормалны одоо байна л гэж би ерөнхийдөө хардаг да. 850-аас 4500 гэдэг чинь бас өндөр юу вэ шүү те. Тэгэхээр зэрэг тухайн байшингийн онцлог янз бүр учраас тэр бол яг тийм байшин тэдэнд өрнө үнэтэй гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ эрийг даатгалын компани байрны даатгалын хувьд бусад даатгалын компаниудтай харьцуулахад маш сайн үнэлгээ гарч ирдэг. Өөрсдөө ямар 10,000-ийн төлөө яваад тэгвэл бодох хэрэгтэй юм байна те. Түрүүний жишээнд харахад за ойлголоо. Түрүүн та зөвхөн homeowners-ийн ингээд cover хийж шиг болоо condo insurance нь тусдаа гэдсэн. Тэр нь яаж тусдаа болж ийн юугаар ялгаатай байна? За condominium owners insurance буюу орон сууц эзэмшигчийн даатгал тий. Энэ маань бол бас нэг жоохон complicated юм даатгал байдаг. Яагаад тэгэхээр зэрэг за одоо homeowners insurance байр эзэмшигчийн даатгал маань одоо байшингаа тэр чигт нь хариуцж байна тийм үү? Гэтэл condo insurance болохоор зэрэг хэрвээ танай homeowner association буюу сүүх гэж ярьдаг тий. Тэр association маань байшингийн дээвэр сайдан гадна талыг ингээд хариуцж явах юм бол ихэвчлэн энэ маань condo insurance HO6 буюу condominium owners insurance болчдөг. За энэ нөхцөд даатгал гадна тал дээр орж ирэхгүй, exterior дээр орж ирэхгүй, interior дээр орж ирнэ, дотор тал дээр. За хүмүүс бол тэгдэг те манайх одоо town house яагаад манайх юм кондо болчихвоо. За тэгэхээр зарим нь болохоор манайх одоо town house яагаад homeowners insurance даатгал авах хэрэгтэй болсон бэ гэдэг асуудал гарч ирдэг. Энэ маань ердөө ялгаа нь энэ байшингийн одоо dwelling-ийн хариуцж ийн вэ гэдгээс л болчихж байгаа. Гадна талыг хэрвээ homeowner association-ы master policy-гийн insurance хариуцж авах юм бол ихэвчлэн condominium owners-оор бичигдээд явчихдаг. За тэгэхээр condo insurance-ийн ялгаа нь юу вэ гэхээр гадна талыг бол хариуцахгүй байна те. Тэгэхээр дотор талдаа бол building coverage гэж орж ирдэг. Энэ маань дотор талаа ханд хадаатай байгаа одоо kitchen cabinet, галтгооны өрөөний одоо тавилгууд хан руу хадсан энэ хананд хадаатай байгаа байны өрөөний sink, bathtub ч юм уу те хан руу хадаатай байгаа бүх нөхцөл бүх одоо хөрөнгүүд маань building coverage-оор орж ирдэг. За тэгээд бусад нөхцөл дээр бол яг уу тэр personal property доторх хөрөнгө бол адилхан орж ирнэ. За гол ялгаа нь бол байшингийн гадна талыг insurance хариуцахгүй те. Homeowner association insurance хариуцж байна гэсэн. За condo insurance дээр хүмүүс одоо даатгал хэлэхдээ loss assessment гэсэн нөхцөлийг бас сайн авч явах хэрэгтэй. Loss assessment маань яг уу гэхээр одоо тухайн байшингийн homeowner association-ы policy одоо орж ирж хохирол барагдуулахдаа заримдаа deductible буюу одоо өөрийн одоо харманаас төлөх мөнгөн дээрээ оршин суугчдаа хуваарлах тохиолдол гардаг. Жишээ нь одоо торнадо болоод тухайн байшингийн кондоминиум байшингуудын дээврийг аваа ийцэн байлаа. За master policy орж ирж дээврийг солилоо. Тэгээд тэд нар яг $100,000 deductible-тай байхдаа айл болгонд $10,000 жишээ нь хуваарлж болно. Тэгэхээр зэрэг хэрвээ та condo insurance дээр loss assessment гэсэн coverage-тэй байх юм бол өөрийнхөө даатгалыг ашиглан тэр хуваарлагдсан $10,000-ыг insurance-ээс төлөх боломжтой байдаг. Тэгэхээр тэр HOA-ийн даатгалыг бас сайн уншиж олох хэрэгтэй болох нь байна тий. Тийм homeowner association-ы тэр policy-га ерөнхийдөө бол тэр байрыг эзэмшиж байгаа хүний хувьд та өөрөө бас сайн ойлгох хэрэгтэй. За тэгээ ерөнхийдөө кондоминиум дээр одоо клейм хийгдлээ гэхэд бол homeowner association алийг хариуцахын өөрийнх нь insurance алийг хариуцахын гэсэн иймэрхүү маргалдаан ч юм уу юмнууд гарч ирдэг. Тийм болохоор яг master policy-га бас ойлгож явах нь хэрэгтэй.
За ер нь бол master policy-ний example гаргаж ирж байгаа барыг тайлбарлах бүр явах юм байна те HOA. За ингээд бичсэн байвал юм байдаг шүү гэд. За тэгэхээр яг өөртөө master policy барьж чад хамаач асуугаарай л гэж зөвлөх юм байна да ер нь те энэ дээр бол. Окей. За зөндөө олон ийм нөхцлүүд байна, ийм юунууд байна гэхээр тань дээр яг ингээд байсан чинь тэрийг аваад байсан чинь юм болоод гэсэн кейс байна уу homeowners юм уу эсвэл кондо дээр? Байлгүй яг уу. За одоо манай нэг даатгуулагч байгаа. Тэгэхээр зэрэг water backup coverage аваагүй байсан учраас одоо амралтанд аялж яваад ирэхэд нь одоо basement нь усан давтсан байсан тий. Тэгэхээр зэрэг insurance компани өөрөө бол одоо 40 жил байрны даатгал төлж явж байгаа хүмүүний учраас одоо даатгалын компани руу хандан тэр нь зүй ясны хэрэг. Гэтэл даатгалын компани танд одоо энэ нөхцөл байхгүй учраас бид нэр хөврөлийг барагдуулахгүй гэсэн хариу өгч байна тий. Тэгэхээр зэрэг энэ маань одоо яг уу гэхээр хэрэг үнэхээр танд даатгалын нөхцлүүд нь байх юм бол даатгал одоо орж ирнэ. Хэрвээ тэр нөхцөл байхгүй бол тэгээд одоо боломжгүй гэсэн. За тэгэхээр water backup coverage байхгүй байсан учраас одоо тэр sump pump нацуус эвдэрснээс ус хайлж гарч ирээд basement усанд автсан байна. Гэтэл одоо тэр даатгуулагч маань нөхцөл байхгүй учраас өөрөө тэр бүхний охирлоо барагдуулна. За одоо ингээд манай даатгуулагч бол надад хэлжсэн ламаа одоо ингээд зөвхөн debris removal буюу тэр усанд автсан доторх хөрөнгийг гаргаж хайх нь л бараг 5-6 мянган доллар болдсон байна гэд тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ water backup coverage бол үнэхээр та basementтэй одоо томоохон одоо доотлоод өгчүүлсэн тэнд одоо маш олон одоо юмнууд хийгдсэн байгаа бол заашгүй аваад нөхцөлийн одоо 20 мянгаас дээш ч юм уу ингэж авч явахгүй бол ялангуяа 5 мянга ч юм уу бас хүрэхгүй байх нөхцлүүд бол зөндөө байдаг. Тэгэхээр зэрэг энэ нөхцлүүдийг бол аль болох ямар одоо байшингийнхаа айланд хаана одоо танд ямар одоо хөрөнгө байна тэрэн дээр аль болох одоо хохирол барагдуулахад тэр нөхцөл маань байна уу гэдгээл юу эйженттэйгээ зөвлөж байгаа даатгал хийж байгаа хэрэгтэй. За тэгвэл cost-ны хувьд одоо ингээд extra одоо water back coverage гэж авахд хэрэг нэмэгддэг ер нь. За тэгэхээр бол энийг бол хэлэхэд бас хэцүү. Яг тэгэхээр даатгалын компани болгонууд үнэлгээ нь өөр. Зарим одоо газрууд бол энэ маань үнэтэй байдаг. Ерөнхийдөө бол water backup coverage бас хөрхөн үнээр нэмэгдэнэ. Гэхдээ одоо нэг 100 хэдэн доллар ч юм уу нэг 200 хэдэн доллар төлсөн нь бол одоо танд илүү ашигтай байна гэсэн. Тэр ийм нөхцөл байдал үүсгэхэд. Тэгэхээр зэрэг тэрийг бол даатгалын одоо мэрэгчлэнтэйгээ зөвлөх хэрэгтэй. Түрүүн тэгээд нөгөө хэлчихсэн үеэр газар хөдлөлт хоёр дээр тусдаа гэсэн. Ерөнхийдөө одоо нөгөө basic policy нь юу гэж байдаг? Үер болон earthquake байна. Тэгэхээр үерийн даатгал flood insurance болол ер нь бол ихэнх homeowners insurance дээр бол орж ирдгүү. Гэхдээ манай area дээр бол extended water coverage байгаа. Энэ бол одоо хэтэрхий их одоо их хэмжээний бороо орсноос тэр ус одоо байшин руу нэвтэрч ороод таны одоо basement-ийг одоо damage хийсэн хохирол учирсан байхад бол extended water coverage-тэй байх юм бол орж туслана. Гэхдээ ерөнхийдөө одоо томоохон хэмжээний үер болсон үед бол insurance компаниуд тэр бол орж ирэхгүй. Тэр бол үерийн даатгал тусдаа авах хэрэгтэй. Гэхдээ байр худалдан авахд хэрвээ үерийн одоо аюултай зэм зоонд байгаа бол угаасаа цаанаасаа одоо үерийн даатгал авсан байх нөхцлүүдийг тавьсан байдаг. За газар хөдлөлт бол угаасаа одоо үндэсний хэмжээний одоо disaster болдог учраас тэр бол тусдаа даатгал хийгддэг. Тэгэхээр тухайн газар нутгийнхаа онцлогоос харж байгаа тэднийг авах үгүйгээ шийдэх хэрэгтэй юм байна тий. Тий. За ойлголоо. Окей, тэгэхээр манай сүүлийн үед байшин худалдаж авах гэж байгаа хүмүүс маань бол энэ олон одоо зүйл заалтууд тэгээд coverage-уудын ялгааг маш сайн ойлгох хэрэгтэй юм байна. Эрсдлэн бишсэн тооцоолж иж зөв сонголтоо хийх юм байна. Тэгэхээр танд найдвартай бүх зүйлээ системээр нь мэддэг хүмүүс хэрэгтэй мэдээж. Тэгэхээр манай ламагч дээр яваад очиорой. Бас өөр олон мундаг эйжентүүд ч байгаа. Ямар ч гэсэн монгол хэлээр мэдээлэл яваарай. Бид зөвлөмөр юм байна.
Тий. За окей. Тэгэхээр дараагийн сэдв маань бизнесийн даатгал гэж байгаа. За бизнесийн даатгал гэхээр ямар бизнесүүд авах хэрэгтэй байгаад байна. Тэгээ юу coverage чинь дахиад ихнээс нь мэдээллийг авмаар санагдаж байна. За commercial insurance, business insurance буюу одоо бизнесийн даатгал маань одоо хэрвээ та одоо ганц хүний одоо sole proprietorship ч байна уу, ямар нэгэн байдлаар ашиг олохын төлөө үйл ажиллагаа явуулж байгаа бол өөрийнхөө одоо бизнесийнхаа эрсдлийг одоо даатгуулах нь зүйтэй юм аа. Тэгэхээр зэрэг бизнес иншуранс бол маш олон төрөл байгаа. Одоо ямар одоо төрлийн одоо үйл ажиллагаа явуулдагаас хамаарат дотор их олон янз байгаа л да. Тэгэхээр зэрэг бизнес иншуранс дээр одоо үндсэн хэд хэдэн нөхцлүүдийг одоо товчхон хэлээд өгчээ, тийм ээ. Тэгэхээр бизнес эрхлэгч болгон, бизнес хийж байгаа байгууллага болгон, компани болгон өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Тэгэхээр зэрэг хичнээн хүн ажилтны ажилд нь ямар одоо үйлчилгээ явуулдгийг, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдгийг гэдгээс хамаарат бизнес болгон өөр өөрийн онцлогтой байгаа. Тэгэхээр энэ онцлогтод тохируулаад бас л даатгалын мэргэжилтэйгээ ярьж агаад ямар төрлийн ямар даатгал авал танд зөв бэ гэдгээ зөвлөж байгаад одоо даатгалаа хэлэх хэрэгтэй. За хамгийн гол эхний одоо даатгалын нөхцөл бол general liability буюу хариуцлагын даатгал одоо явдаг бизнесийн даатгал дээр жишээ нь одоо хүнсний салбан байлаа гэж бодъё тийм ээ. Тэгэхээр зэрэг general liability буюу хариуцлагын даатгал маань за таныг таны одоо бизнесийн үйл ажиллагааны улмаас хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар хохирлоо гэж таныг шүүхт өгөх юм бол энэ даатгалын general liability insurance орж иж таны хохирлыг барагдуулнаа. Тэгэхээр бол одоо сүүлийн үед бол манайхан энэ даатгалын ач холбогдыг ойлгоод ихэвчлэн одоо ер нь бол даатгалтай хийлэгдэх болсон боловч одоо даатгалгүй одоо хүмүүс бас нилээдгүй байна компаниуд те. Тэгэхээр одоо хэрвээ та ямар ч даатгалгүй байснаас ядаж одоо энэ general liability буюу хариуцлагын даатгалаа аваад явж явах хэрэгтэй. Энэ нь бол та өөрийнхөө компанийг эрсдлээс хамгаалахаас гадна өөрийн эд хөрөнгөө одоо бусдад одоо шүүхэд өгөгдөж алдахаас хамгаалж байгаамаа. За үндсэндээ бол одоо хамгийн бага ер нь бол дундаж лимит нь бол нэг удаагийн одоо клейм дээр occurrence гэж ярьдаг тий $1 сая нийт одоо 1 жилийн хугацаанд $2 сая одоо хохирол барагдуулах нөхцөл одоо ихэвчлэн одоо даатгалын general liability дээр орж ирдэг лимит нь байгаа. Тэгэхээр зэрэг ямар ч байсан гэсэн одоо даатгалаа хийлэгч одоо ямар хариуцлагын даатгалаа авсан байлаа гэж бодоход за одоо би түрүүнд дурдсан тийм хүнсний салбан дээр энэ бас тохиолдсон. Тэгэхээр зэрэг таны одоо хүнсний салбан дээр хэн нэгэн үйлчлүүлж хатарч унснаас болоод гэмтэж бэртлээ гэд таныг шүүхт өгөхөд хэрвээ танд энэ general liability insurance байх юм бол одоо insurance тэр хүний охирлыг барагдуулнаа. За тэр хуульч тэр очоод одоо унаад ингээд янз бүрийн зардал юм гарсан, эмчилгээний зардлыг гарсан гэдээ очиход одоо $100,000 боллоо гэж үзэхэд бол та хэрвээ даатгалтай байх юм бол insurance тэр охирлыг барагдуулчихна. Хэрвээ даатгалгүй явж байгаа юм бол өөрийн харманаас таны одоо бизнес чинь төлөх хэрэгтэй болно. Эсвэл та өөрийнхөө харманаас төлөх болно тий. Тэгэхээр зэрэг ядаж энэ general liability insurance-ыг аваад явж явах хэрэгтэй. За үүний дараа хэрвээ одоо business owner policy буюу дараагийн даатгалын нөхцлүүд рүү орж ирэхэд хэрвээ одоо та тэр байшингаа өөрөө эзэмшдэг болвол building coverage орж ирнэ. За тэгэхээр зэрэг жишээ нь $350,000 байшин худалдаж аваад өөрийнхөө хүнсний салбаныг ажилуулдаг байлаа гэхэд яг нэг commercial building coverage чинь тэр байшингийн охирлоос хамгаалж орж ирэх нь байна. За тэгээд тэрнээс гадна business personal property буюу бизнесийн одоо өөрийнх нь хөрөнгө байгаа дотор талд нь за хүнсний салбаны санд ширээ одоо дотор нь байж байгаа кабинет тоног төхөөрөмж ийм юмнууд одоо ямархан үнэт үнэтэй. За тэгээ $60,000 жишээ нь одоо доторх хөрөнгө байлаа гэж бодоход байшин $350,000. За дотор талын хөрөнгө $60,000 явж явах нь тий. За энэс гадна бол income protection гэсэн coverage бас орж ирдэг. Хэрвээ үнэхээр та өөрийнхөө бизнестэй ач холбогдол өгдөг бол за income protection coverage-ыг бас авах хэрэгтэй. За энэ маань яг уу гэхээр
таны одоо хүнсний салон жилийн одоо $300,000 орлого олдог байлаа гэж үзэхэд за ямар нэгэн гадны нөлөөнөөс үүдэлтэй одоо гадна талд чи ямар нэгэн одоо вандализм хийх ч юм уу энэс болоод 3 сарын хугацаанд та бизнесээ явуулах боломжгүй үдэ барьлаа гэж бодъё тий. Тэгэхээр зэрэг энэ 300,000-ийнхаа 12 сарда хуваагаад одоо сард хэдэн төгрөгийн орлого олгодож байна. Ингээд 3 сарын хугацаатаа энэ бизнес хааглаа гэхэд иншуранс танд 3 сарын одоо хохирлыг нь багдуулаад байна. За эдгээр нөхцлүүдээс гадна бусад ялгаагүй түрүүний хэлснээр water backup coverage нэмж авч болно. Одоо хүнсний салон дээр жишээ нь бас л sump pump эдгэрснээс болоод ч юм уу pipe ч бөглөрснөөс таны одоо салооны самл ширээгээр самлнаас одоо ус хайлт гарч ирээд ингээд property ч хохирол учруулах юм бол тэр water backup coverage бас орж ир тусалнаа. За сүүлийн үед cyber security бас аюул хэрэглэгддэг болж байна. Тэр нь бол одоо ямар нэгэн байдлаар та компьютер ашиглаад хэрэглэж байгаа мэдээллийг оруулдаг байжгаад за хакеруудад тэр датагаа алдаад энэс болоод таны одоо үйлчлүүлэгч таныг сүү хийж болно шүү дээ. Миний мэдээллийг одоо хакеруудад алдсан байна гэх мэт тий. Тэгэхээр зэрэг энэ cyber security бол сүүлийн үед даатгалуудаар бас их нэмж өгж байгаа. Тэгэхээр зэрэг эдгээр нөхцлүүдийг та авч явж ирснараа өөрийнхөө бизнесийн одоо цаашдын үйл ажиллагааг найдвартай явахад одоо баталгаатай болгож байна гэсэн үг. За ойлголоо. Яг салооны бизнес дээр бол нэлээд ойлгомжтой болчих чинь яг юу нь яаж coverлох нь одоо чинь construction business байлаа гэхэд энэ нөхцлүүд нь яаж өөрчлөгдөх вэ? Ерөнхийдөө бол энэ бол үндсэн нөхцлүүд яг л адилхан тий construction за яг ихэвчлэн манай одоо construction-ууд чинь дотроо ингээ янз бүр байгаа штэ plumbing хийд юм уу electrical хийд юм уу тий цахилгааны одоо гэрээ хийж ажилт юм уу эсвэл одоо carpentry буюу одоо будгийн ажил ч юм уу ингээд тусдаа ерөөсөө ингээд даатгалууд маань хийгдэж байгаа тий төрлөөрөө. За тэгээд та яг уу general liability insurance ерөнхийдөө авч явна construction дээр бол за тэгээд өшөө бас энэ ялгаагүй саяны нөхцлүүдийг нэмээд авч болно л доо. Яг л адилхан тэр general liability буюу одоо гэрээ хийхэд тухайн газрууд эсвэл одоо CT-гээс танд одоо пермит авахд чинь за танд одоо ийм даатгалын нөхцлүүдээр энэ даатгалаа хийлгэсэн байх хэрэгтэй гэдэг. Шаардлага тавьдаг. Тэр шаардлага дотор бол workers compensation бас заримдаа орж явж идэг. Тэгэхээр ерөнхийдөө бол бизнесийн даатгал дээр бол хэрвээ танд W2 ажилтан байгаа бол та энэ ажилчдын нөхөн олгуурын даатгал буюу work comp гэж ярьдаг тийм энэ workers compensation даатгалыг авах хэрэгтэй авах хэрэг шаардлагатай болдог. За workers compensation болохоор зэрэг ажлын байран дээр ажилтан одоо ямар нэгэн байдлаар унж бэртснээс ч юм уу одоо ажлын байран дээр гэмтэж бэртсэн тохиолдолд тэр хүний эрүүл мэндийн зардал эсвэл одоо ажил хийх чадваргүй болсон үед олгогдох цалингийг одоо олгох нөхөн олгор олох энэ даатгал бол тиймэрхүү үйлчлэгээ үзүүлдэг. Жишээ нь одоо roof-тэй дээвэр хийдэг байсан байлаа гэж үзэхэд тэр дээвэр дээрээс унах магадлал айгүй өндөртэй. Гэтэл таны ажиллаж ажилчин дээвэр дээрээс унаад одоо нуруугаа гэмтээгээд одоо $800,000 төлөх боллоо гэхэд иншуранс компани бол энэ дээр таны $1 сая coverage-тэй байгаа бол орж ирж тэр хүний охирлыг багдуулах нь. Тэгээд сая юу ажиллаа workers comp дээр газ нэг юм өөр юм асуучих. Одоо чинь манайхан бичиг баримтгүй гэсэн хаашаар ингээд construction дээр ажилладаг шүү дээ. Тэгээд тэр үедээ гэмтчихдэг дээ. Тэгэхээр тухайн хүнэн даатгалтай бол бас тэндээс нь нөхөн дэлбэр авчих болохоор байна уу? За тэгэхээр зэрэг workers compensation маань ихэвчлэн одоо яг нэг ажилтан дээр орж ирдэг тий W2-гаар ажиллаж байгаа ажилтан дээр за яг хөө тэгтээ сүүлийн үед бол одоо Illinois мужийн хуулийн дагуу одоо өндөр эрсдэлтэй компаниудыг заавалжгүй workers compensation авахыг шаардж байгаа W2 биш одоо 12-ээр ажилладаг байсан ч гэсэн. За тэгэхээр trucking бизнес эрхэлдэг юм уу эсвэл энэ construction бизнес эрхэлдэг одоо юм эрсдэл өндөртэй үйл ажиллагаа явуулж байгаа бизнесүүдийг workers compensation авахыг шаардж байгаа. Энэ нөхцөлд бол 12-9 байсан ч гэсэн хэрвээ та энэ workers compensation даатгалаар одоо авчихсан байх юм бол даатгалын нөхцлөө одоо оруулж ирээд одоо payroll чинь жилийн хэдий төлбөрийн хэдэн ажилтнтай гэсэн мэдээллүүдээ өгөөд яг даатгалаа авсан байх юм бол энэ орж ирж тань ажилтны охирлыг багдуулна л да.
Ойлголоо. За тэгэхээр ерөнхийдөө бол бид хоёр нэлээд хүү мэдээллийг cover хийчихлээ. Тэгээд энэ дээрээс нэмэлтгээ та бас ороо liability coverage бас хүмүүс санал болгодог тийм үү? Тийм манайх машин болон амьд даатгалыг бас хийж байгаа. За тэгэхээр зэрэг та одоо үйл хөдлөх хөрөнгө худалдаа авсан байлаа гэж бодъё тийм ээ. Тэгээ үндсэн хүн нь одоо гэрийн одоо хамгийн орлогоо олдог гэрээ эзэн байлаа. За одоо машины тракны жолооч байлаа гэж үзье. За 350 мянган долларын байр авсан байлаа гэж үзье тий. Тэгэхээр зэрэг энэхүү одоо зээлийнхаа одоо эрсдлийг амьд даатгал авч бас хохирол өөрийгөө хамгаалж болно, хөрөнгө хамгаалж болно. Заавалж үнэтэй байх албагүй та одоо 30 жилийн байшингийн зээл авсан бол 30 жилийн ийм term policy буюу амьд даатгал аваад за тэгээ юмыг яаж бидгүй гол одоо хөрөнгөө гэрийнхаа одоо тижээж явж байгаа хүмүүс ямар нэгэн байдлаар амнасаа ардчлаа гэж үзэхэд үлдэж байгаа ар гэр нь одоо санхүүгийн хүндрэл учраас хамгаалж энэ амьд даатгал тэгэхээр зэрэг та тэр одоо өөрийнхөө сэтгэлийн амар амгаланг өгж байгаа юм л да ямар нэгэн хугацаанд өөрт чинь юм тохиолдоход үлдэж байгаа гэр бүл ар гэр үр хөвгт чинь тэр зээлийн өрөнд унахаас хамгаалгач буюу те тэгээд тижигч алдаад одоо орлого олох боломжгүй үед таны амьд даатгал орж иж тусалдаг хүмүүс бол бас их үнэтэй гэж бодоод байдаг тэр тийм биш тэгээд бас энэ амьд даатгалаар бизнес эрхэлдэг байсан ч гэсэн key person одоо life insurance буюу одоо гол бизнесийн хийж байгаа хүн маань ямар нэгэн байдлаар амнасаа алдчихвал тухайн бизнес одоо хэдийн хугацаанд үйл ажиллагаа явуулах уу тэр орлогоос тий эрсдлээ өөрийгөө даатгуулж хамгаалж байгаа маа. Тэгэхээр зэрэг амьд даатгал бол манайхаас маш сайн даатгалын компаниас хийж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээллийг бол биднэртэй холбогдоод авч болно. Машины даатгал дээр ч гэсэн Air Insurance бол бас айгүй тийм үнийн одоо өрсөлдөөнтэй сайн үнүүдийг санал болгодог. За ялангуяа одоо үн төгжрөх нөхцөл гэж одоо өөр даатгалын компаниуд санал болгодгүй rate lock тэ үн төгждөг. За тэгэхээр машины даатгал дээр үн төгжнө гэсэн нь юу гэсэн үг юм бэ гэхээр хэрвээ таны даатгал өнөөдөр үнэхээр боломжийн сайн үнэтэй гарч ирж байгаа юм бол та үнэ төгжчих хэрэгтэй. За тэгэхээр үн төгжсөн үед бол даатгал ерөнхийдөө бол эригс жилээр хийгддэг 12 сарын хугацаатай дараагийн таны сонголтын дээр чинь зах зээлийн үнийн өсөлтөөс болоод үн нэмэгдэхгүй гэсэн үг. Гэхдээ яг та машинаас солих, жолооч солигдох, хаяг солигдох үед бол яалтчгүй энэ дахин бодогдох хэрэгтэй болно. Гэхдээ иймэрхүү нөхцөл байдал одоо жишээ нь 5 жил та машин солихгүй, хаяг өөрчлөгдөхгүй, жолооч өөрчлөгдөхгүй байлаа гэхэд өнөөдөр та 2 машин $1200 төлсөн даатгуулсан байлаа гэхэд энэ үн одоо 5 жилийн хугацаанд өөрчлөгдөхгүй явах боломжийг олгодог юм аа. Одоо клейм хийсэн байсан ч гэсэн энэ үн өөрчлөгддөггүй. Тэгэхээр ийм даатгалын нөхцөлийг бол санал болгодог компани өөрөөсөө байхгүй. Тэгэхээр зэрэг Тийм байна. Тэгч юм бол үнэхээр гоё сонсогдож байна. Одоо бол 6 сар тутамд бол үнийн өсөлт явагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ үнийн өсөлтөөс өөрийгөө хамгаалаад даатгалчна гэдэг бол та нэлээд хэмнэлтийг хийж байна гэсэн. Тэгэхээр байр, машин, амьд даатгалаа бүгдийг ингээд цогц даатгал болгоод мандал хийгээд авах юм бол бүгдээрээ хөнгөлөлттэй ингээд авах боломжтой байдаг. Тэгэнгүүт машины даатгал дээр ч одоо яг нөгөө нэг юм сонин даатгалын газрууд байгаад идэг да. Нөгөө нэг state minimum өгчдөг. Зөвхөн өнгөтэй эрсдлийн даатгал liability өгчдөг. Тэгээд нөгөө талын үдгүү нэг юм худлаа даатгалын компани бинийг одоо холигтуулж яваа. Тэр газрууд ер нь яагаад оршин тогтноод байдیں۔ Тэгээд яаж таньж мэдхүү тиймэрхүү газруудыг нөгөө одоо сайн coverage insurance-уудаас Тэгэхээр зэрэг саяхан хэлсэн даатгалын компаниудын хохирол барагдуулах чадвараар нь одоо рейтинг гарч ирж штэ AM Best ч юм уу те. Тэгэхээр одоо бизнесийн даатгал дээр ч гэсэн тухайн нөгөө талын гэрээ хийж байгаа газрууд маань B юм уу A те үнэлгээтэй компаниас даатгал хийлгэхийг шаарддаг байхгүй юу? За тэгэхээр зэрэг угаасаа тэр одоо жижигхэн даатгалын компаниуд оршин жоохон буруудах арга байхгүй. Яг тэгэхээр бас өндөр эрсдэлтэй жолоочноор ч юм уу одоо олон клеймийг ирэх юм бол та high risk руу ороо явцдаг учраас өндөр эрсдэлтэй одоо энэ сайн даатгалын компаниуд хүлээж авахгүй
байгаа ийм жолооч нар болоод жолооч нар ч юм уу одоо байрны даатгал хийх хэрэгтэй бол одоо тэр үнэлгээ багтай үнэтэй мөртлөө үнэлгээ багтай ч юм уу эсвэл одоо тиймэрхүү даатгалын компаниуд руу хандаж болно. За тэгэхээр даатгуулагч өөрөө л сонголтоо хийн ямар даатгалаас ямар хуу одоо даатгалтай байх вэ гэдэг бол тухайн хүний өөрийнх нь сонголт байдаг учраас юу байгаа. За тэгэхээр яг нь liability only coverage ер нь бол даатгалын салбарчин маш их эдэг шаарддаг байхгүй юу? Эдэг тийм ээ. Тэгэхээр та одоо мэрэгчлэн хүний хувьд өөрийнхөө даатгуулагчийг хайрлах хэрэгтэй. Тэр хүнд одоо ямар одоо нөхцөл байж иж эрсдлээс хамгаалах уу гэдгийг нь ойлгох хэрэгтэй тий. Тэгэхээр зэрэг хүйтэн сэтгэлээр одоо өөрөө даатгал хийж байвал яах вэ гэдэг үднээс хандхад хүнийг одоо хохироогоод үлдээх үү? Одоо хүнлэг нандин сэтгэлээр тий одоо зөвлөгөө өгөөд ингээд боломжоор нь тэр хүнд тайлбарлаад гэхдээ тэр даатгуулагч бол өөрөө сонголтоо хийн штэ. Тэгээд даатгаад явах уу гэдэг бол тэгээд даатгалын мэргэжилтний асуудал байгаа юм. Тэгээ би анх Америкт ирээд машины даатгал авах гэдэг энэ хэдий англи хэл сайн байсан ч гэсэн энэ нөгөө үг хэлдэг одоо жаргонууд байгаа шүү дээ. Тэднийг нь ойлгохгүй бас нэлээд хэдэн удаагийн юм болж ийж ингэж ойлгож авч ирсэн байхгүй. Тэгэхээр одоо та дөнгөж Америкт ирсэн хүмүүст энэ нөгөө даатгалын гол coverage-уудыг энэ энийг аваарай гэд нэг хэлээд өгөөч. За машины даатгал дээр болоо за хамгийн нэгдүгээрт бол машины даатгал дахиад бусдын охирлыг барагдуулах нөхцөл явдаг. За нэг талдаа даатгал авна гэдэг нь зөвхөн бусдын охирлыг барагдуулна, таны охирлыг барагдуулахгүй. За өнөөдөр та машин маань яг уу 5,000-аас доош үнэлгээтэй гэж та үзэж байгаа бол эсвэл та тэгж худалдаж авсан байгаа бол яг уу нэг талдаа даатгал буюу liability only coverage-тэй байж болно. За энэ маань одоо бусдын охирлыг барагдуулна гэдэг дээр мужийн Illinois мужийн хувьд ярихад муж болгон бол өөр ингэсэн liability limit нь одоо хамгийн багадаа хэд байх уу гэдэг бол муж болгон өөр байдаг. За Illinois мужийн хувьд бол 25,000, 50,000 bodily injury, property damage 25,000 гэдэг бол хамгийн минимум нөхцөл байгаа юм. Тэгэхээр зэрэг та яг уу одоо өөрийн гэсэн одоо байшин эзэмшдэггүй ч юм уу ямар нэгэн байдлаар хохирол одоо сүү ихэд одоо нэг их хөрөнгө байхгүй гэж үзэх юм бол яг уу минимумаар явж иж болно л доо. Гэхдээ энэ нөхцөл маань хүрэхгүй тохиолдол их байдаг. За нэгдүгürt нэм бусдын охирлыг барагдуулж байна тий. Тэгэхээр та машина унж явж байгаад хин нэгэн хүнийг одоо эрүүл мэндийн охирол учраах ч юм уу эд хөрөнгийн охирол учраах үед энэ даатгалын нөхцөл орж ирж бусдын охирлыг барагдуулнаа. За дараагийн нэг нөхцөл нь бол uninsured, underinsured motorist буюу одоо танд зориулагдсан одоо даатгалын нөхцөл байгаа. Энэ маань яг уу гэхээр нөгөө одоо танд хохирол учруулсан нөгөө талын жолооч даатгалгүй хүн байх юм уу? Эсвэл тэр хүний даатгалын нөхцөл нь таны охирлыг барагдуулахад хүрэхгүй байх юм бол таны өөрийн даатгалд орж ирж таны эрүүл мэндийн охирлыг барагдуулнаа. Жишээ нь 25,000 50,000 байлаа гэж үзэхэд нэг удаагийн хохирол дээр тань дээр $25,000 дээд тал нь нэг удаагийн осол дээр нийт дүнгээрээ $50,000 одоо хохирлыг иншуранс компани барагдуулна гэсэн. За энэний дараагаар бол одоо collision comprehensive гэсэн хоёр нөхцөл орж ирдэг. Энэ нөхцөл орж ирж таны машин одоо сая даатгагдаж байна гэсэн. За өмнөх нөхцөл бол дандаа бусдын охирлыг барагдуулах явж байсан тий. Тэгэхээр зэрэг машина хоёр талдаа даатгуулна гэж бид нэр яриад байдаг. Энэ дээр бол collision comprehensive гэсэн энэ хоёр даатгалын нөхцөл орж ирж машин одоо бүтэн даатгалтай байна гэж. Ер нь одоо бүрэн даатгал гэж хэлэхэд хэцүү л дээ. Тэгэхээр даатгалд одоо ерөнхийдөө машин дээр хийгдсэн байна гэсэн үг. За comprehensive нөхцөл нь болохоор зэрэг одоо ямар нөхцөл байдгүй гэхээр одоо хамгийн их тохиолддог бол шилт хагарах, чулуу үсрээ шилт хагарах ч юм уу. За эсвэл одоо та амьтантай мөргөлдөх, машин дээр нь мод унах, машин үер дүртэх, гал дүртэх гэх мэтчлэн одоо ослын бус үеийн одоо хохирлыг барагдуулдаг. Энэ нөхцөл за collision гэхээр бол угаасаа осол тий. Та одоо машинаа хөдөлгөж аваад ямар нэгэн объект мөргөх ч юм уу өөр машинтаа осолд орсон үед collision coverage байх юм бол орж иж таны машины охирлыг барагдуулнаа. За энэ хоёр нөхцөл дээр бол deductible яригдана. Тэ харманаас төлөх мөнгө. За ихэвчлэн comprehensive deductible бага байх юм бол та шилт хагарсан үед харманаасаа бага мөнгө төлөөд одоо даатгалаар шилээ солиулах боломжтой. $250 байлаа гэж үзэхэд $1,200 одоо windshield replacement cost гарлаа гэж үзэхэд insurance одоо үлдэгдлийн төлөөд
та өөрөө зөвхөн $250 төлнө гэсэн үг. За collision deductible хвчлэн 500 бид нар хийгддэг тий. Тэгээд даатгалынхаа үнийг арай жоохон хямдхан байлгая. Би өөрөө одоо $1000 төлөхөд одоо харамсах юм байхгүй гэж үзэх юм бол deductible-а өндөр байлгаад даатгалынхаа мөнгийг арай хямдхан болгож болно. За өшөө даатгал ямар нөхцөл байдаг вэ гэхээр medical payments coverage байгаа. Тэгэхээр та хэрвээ эрүүл мэндийн даатгал байхгүй ч юм уу ийм бол машины даатгал дээрээ арай өндөр 10,000, 20,000, 25,000 ч юм уу 50,000 ч юм уу medical payments coverage авч явах юм бол ослын улмаас та болон passenger одоо дотор сууж явж байгаа хүмүүс эрүүл мэндийн охирол учрлаа гэж үзэхэд энэ даатгалын нөхцөл хүн тус бүр дээр орж иж одоо эрүүл мэндийн охирлын анхан шатны одоо хохирлыг барагдуулнаа. За өшөө нэмээд та одоо машины car rental ч юм уу roadside service нэмээд авч болно. Өшөө маш олон төрлийн нэмэлт нөхцлүүдийн машины даатгал дээр байдаг. Тэгэхээр тэр нөхцлүүдийг та өөртөө тохируулаад gap insurance авсан болон даатгал дээрээ гэх мэтчлэнгээ даатгалын нөхцлүүдээ ярилцж байгаад ингээд шийдээд авч болно. Gap insurance гэдэг нь ямар нөхцөл вэ? За gap insurance бол ихэвчлэн шинэ машин худалдаа авахдаа хүмүүс болоод gap insurance-ээ зээл авж байгаа банкнаас бол авцсан байдаг. Тэ энэ маань ямар нөхцөл байдаг вэ гэхээр одоо $40,000 машин худалдаж аваад гараад одоо хөлж явлаа гэтэл ерөөсөө тэр машины үнэлгээ унтчдаг тийм ээ шинэ машин авлаа гэхэд за гэтэл та цоо шинэ машин одоо авч унж явж байгаад тэр машинаар одоо осол болоод тэгээд машин маань одоо засагдах боломжгүй total loss гэж ярьдаг те ингээд засагдах боломжгүй болоод төлөх боллоо гэж үзэхэд insurance компани тэр машины $30,000 үнэлсэн гэтэл та $40,000 зээл ихсэн явж идэг. Энэ хоёрын хоорондох зөрүү хэрвээ танд gap insurance авах юм бол орж ирж тэрийг cover хийдэг. Тэгэхээр зэрэг хэрвээ та машин худалдан авахдаа gap insurance аваагүй одоо шинэ машинтай байгаа бол даатгал хэлэхдээ даатгалын агентлаг эйжентээсээ энэ gap insurance авбал ямар хүн үнэтэй байна гэд зөвлөж байгаад ингээд нэмээд энэ нөхцөлийг авч болно. Тийм даатгал чинь яг мэдгүй явж байгаа гинтл юм болоход эргэж харагддаг болохоор бас яг тухайн үед машин авч явах үед маш сайн анхаарал хандуулах хэрэгтэй юм байна. Би бас gap insurance аваагүйгээсээ бодоод бас төлбөрт дунсан хүмүүсийг харж исэн. Танаас авч асуугаад байгаа юм хэрэгтэй. За тэгэхээр маш их олон мэдээллийг бид нэг доор өгч чадлаа. Одоо тийм хамгийн сүүлийн асуулт нь insurance agent-үүд ийм их мэдээллийг судалж өгөөд хүнд код гаргаж өгснөөгөө хариуд хэрхэн одоо compensate хийдэг юм бэ? Цалин мөнгө нь яаж бодогддгийг одоо тань дээр ирээд ингээд хомоо ундрсаа гаргуулад машиныхаа гаргуулад бизнесийнхаа гаргуулад баахан тоо бодуулаад найсааш нь өрүүлээд ингэснийхаа хариуд хэрхэн төлбөр тооцоо хийгддэг вэ? Одоо хүмүүс тэрэн дээр бас зарим нь мэддэггүй болов уу гэж би бодоод байна. За тэгэхээр зэрэг insurance компани олгонууд өөрлөлтөө ямар хэлбэрээр одоо compensate ямар хэлбэрээр одоо commission өгддөг. Тэгэхээр зэрэг би даасан даатгалын агентлаг юм уу эсвэл нэг даатгалын компаниас хамааралтай ажиллаж байгаа юм уу эйжент юм уу агентлаг юм уу гэдэг. Тэгээд машины даатгал юм уу байрны даатгал юм уу business insurance life insurance бүгдээрээ өөр өөр ингэсэн commission rateтэй байдаг. Тэгэхээр мэдээж хэрэг таны даатгал үнэтэй байх юм бол тэр төлж байгаа мөнгөнд дүнгээс л одоо commission бодогдож байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг тэндээс л одоо бодогдож явна да. Тэгэхээр яг тухайн purchase хийж байгаа хүн бол эйженттэй яг ингээд энэ чиний үйлчлэгээний хөлсөө гэж төлбөр мөнгө өгч гин үү? Тийм байхгүй. Хүмүүс бол гэхдээ яг ингэж ойлгоод байдгийг. Одоо энэ insurance нь төлж байгаа мөнгөө бид нар төлж байгаа юм шиг ойлгоод байдаг. Энэ бол тийм биш ээ. Та өөрийнхөө одоо эрсдлийг барагдуулахад insurance компани төлж байгаамаа. Бид нар бол зуучил зүгснийхөө төлөө тэндээс бол багахан commission бол авдаг. Түүнээс таны одоо төлж байгаа мөнгө бол таны өөрийн эрсдлээс хамгаалж таныг одоо хохирлыг барагдуулах зориулагдаж төлөгдөж байгаа мөнгө болохоос биш бид нар төлж байгаа мөнгө бол ерөөсөө биш байдаг. Бид нар бол яг хөө зуучилсны хувьд бол өчүүхэн хэмжээний commission бол тэндээс авч явж байдаг. Тэгээ тийм commission одоо мэдээж цаашаа гэрээсэн юм бол байгаа. Гэхдээ тухайн хүн бол хэзээ ч одоо эйженттэй бол мөнгө төлөхгүй байх нь шүү дээ. Энд тэнд явж байгаа зүгээр нэг insurance agent руу ороод
нэг бол гэрийнх нь хажууд орхон байдаг болохоор ч юм уу явж ороод айгууд мөнгөтэй байгаа ч юм уу юм лээ. Яг хөө тэгэж тэр бол яг хөө даатгалынхаа төлбөрийг бол бас хийж болно л доо. Гэхдээ тэр даатгалын төлбөр бол эйжент аваад дамжуулж одоо иншуранс компани руу төлөгдөж байгаа болохоос ш одоо манай агентлагт тэр мөнгө орж ирэхгүй. Тэр мөнгө бол шууд даатгалын компани руу явна. Гэхдээ өнөөдөр одоо манай агентлаг дээр та бэлэн мөнгөөр бас төлбөр хийж болно. Зарим хүмүүс бол бэлэн мөнгөөр төлбөр хийх хүсдэг. За тэр бол болохгүй юм байхгүй. Бэлэн мөнгөөр төлж болно. Гэхдээ бид нэр тэр мөнгийг дамжуулаад цааш нь даатгалын компани руу төлнө. Түүнээс агентлагийн одоо орлого орж ирэхгүй. Сервис фи бол биш. Яа за зөвлөө. За тэгээд өнөөдрийнхөө ярилцлагыг үгээр өндөрлөе гэж бодож байна. Танд дахиж нэмж хэлэх мэдээлэл юм байна уу? За тэгэхээр зэрэг одоо ингээд энэ ярилцлаганд намайг урьж оролцуулсанд баярлалаа. Бид нар бол үргэлж одоо даатгуулагч нараа боловсруулах юмсан, илүү их мэдээлэл мэдлэг олох юмсан гэж одоо бодож явдаг. Гэвч одоо байнгын одоо иймэрхүү юм хийгээд цаг зав байхгүй байдаг учраас тэр болгон мэдээллийг одоо хүн болгонд хүргээд чаддаггүй. Яг уу даатгал хэлэх гэж ярьж байгаа хүнд бол аль болох тайлбарлаж өгөхийг хүсдэг тийм. Тэгэхээр зэрэг би одоо юу ч хэлмээр байна гэхээр одоо энэ бизнесийн даатгал, ер нь альч даатгал гэсэн айгүй чухал тэгэхээр хүний амьнастай холбоотой ч юм байгаа, таны хөрөнгө мөнгөтэй холбоотой тий. Тэгэхээр энийг бол одоо Монгол эйжентүүдтэйгээ зөвлөж жагаад одоо даатгалын нөхцлүүдэд сайн хараад ингээд даатгалыг хэлгээд явуул бол уг нь бол танд хэрэгтэй байхаа л гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр та хэрвээ даатгалгүй явж байгаа бол ерөөсө болохгүй шүү. Ялангуяа бизнес эрхлэгчид маань, хумсны салууны эзэдүүд маань, construction одоо контракторууд маань бүгдээрээ эрсдлээ даатгалын нуруунд өрүүлээрээ бити өөрөө тэр эрсдлийг үүрж яваад одоо хохирол амсныхаа дараа амаа барих асуудал гарах тохиолдол байдаг. Тэгэхээр бити тэгээрээ тэгэхээр аль болох хамгийн маш хямдхан шүү дээ. Ерөнхийдөө бол нэг тийм үнэтэй юм бизнес эрхэлж байгаа хүний хувьд бол тийм амар үнэтэй биш. Гэхдээ яг хоо үйл ажиллагааны онцлогоос хамаарат янз бүрийн үнэлгээ гарч ирнэ. Тэгэхээр зэрэг тэрийгээр даатгалын мэргэжлэнтэйгээ ярилцаад тэгээд хамгийн ядаж бага нөхцлөрчсөн хамаагүй өөрийнхөө эрсдлийг даатгалд өрүүлээсэй л гэж хүсэж байна да. Тэгэхээр манай даатгалын агентлаг маань бол Шамбургт одоо байрладаг. 10 Норд Мартингейл Роуд, Шамбург Роуд. Тэгэхээр зэрэг та өшөө дэлгэрэнгүй мэдээллийг авах хэрэгтэй болох юм бол манай офис дээр цаг аваад, аппоинтмент аваад ирээд амьд даатгалын талаар зөвлөгөөд нар авч болно. Эсвэл утсаар биднэртэй холбогдож болно. Манай утас болохоор 847 800 01 18 гэсэн утасны дугаараар холбогдож болно шүү. За одоо бидний ярилцлаганд өргөдөж ярьж их мэдээлэл өгсөн баярлалаа. Тэгээд мэдээж өнөөдөр сонсож байгаа хүмүүс маань асууж тодруулалтууд байвал хамаагчтай холбогдорой. Бид нэр Facebook-ийн хагалцлыг бизнесийн мэдээллийг бас чид оруулчихъя. За тэгээд өнөөдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За баярлалаа.